Цагдаагийн байгууллагаас 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагаас мөн сарын 29-ний төв 3 цаг хүртэлх хугацаанд илрүүлэлт оргодол 2022 нэгдсэн арга хэмжээний хүрээнд уусан бол бүү жолоод шөнийн хяналт шалгалтыг улсын хэмжээнд зохион байгууллаа. За тэгэхээр цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын архи согтуур хундааны зүйл хэрэгэлсэн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, за энэ зөрчлийг дасан зогсоох, за мөн цагдаагийн байгууллагаас явуулж байгаа илрүүлэлт оргодол 2022 арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгслийн үзлэг багаажинд янз бүрийн байдлаар хулгайн эд зүйлс тээвэрлэж байгаа хэсгээр бол цагдаагийн байгууллага за Монгол улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүргийн нутаг дэвсгэрт 28-наас 29-ний шилжих шөнийн энэ хугацаанд нэгдсэн шалгалтыг бол явуулж байна. Энэ нэгдсэн шалгалтын маань бол үндсэн гол агуулга бол мэдээж уусан бол бүү жолоод гэдэг агуулгатай байж байгаа. Архи согтуур хундааны зүйл хэрэгэлсэн үедээ за тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан зөрчлийн тоо энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 42 мянган зөрчил бол бүртгэгдсэн. За эдгээр зөрчлөөс 1000 орчим жолооч нь зам тээврийн ослыг бол холбогдсон ийм тоо баримт бол байна. Тэгэхээр энээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд ер нь бас энэ шинэ оройн цагаар архи согтуур хундааны зүйл хэрэглээд автомашин жолоодод байгаа зөрчлийг үүдэл дээр нь заслан зогсоож за шийтгэл оногдуулах энэ чиглэлээр бол хэн шилждэг тавин бол ажиллаж байна. Хяналт шалгалтын хугацаанд архи согтуур хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нийслэлд 208, орон нутагт 293, нийт 501 жолоочийг илрүүлж учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөнд оролцож явсан зөрчил нийслэлд 102, орон нутагт 196, нийт 298 зөрчил. За мөн цагдаагийн байгууллагын ерэн сурвалжлах санд бүртгэлтэй ерэн сурвалжлагдж байгаа 7 иргэн 29 эд зүйлс тээврийн хэрэгслийг тус тус илрүүлэн ажиллажээ. За хаан дараа үргэлж баажиг үлээгээд тэнд дээр бодлоо. Та юу вэ? За таныг согтуур хундааны зүйл хэрэгэлсэн байна уу эсхийг хэмжигч багжаар шалгах гэж байна. Тэгэхээр та энэ багжийг шалгуулахаар хүлэмжшөрж байна уу? Надад авах хэрэгтэй газарт нь очиж байгаа. Та өмнө бас согтуур хундааны зүйл хэрэгэлсэн үед зөрчил гаргаад хэрхэн асуусан зөрчил гаргаж исэн байна. Эхний хүнээс бас тодруулга авах юм. Гэсэн шаардлагыг биелэхгүй шүү дээ. Тохиолдол та бүхний зүгээс ямар арга хэмжээ авах? За мэдээж тухайн иргэн маань өөрөө согтуугаар тээврийгч жолоодсон байж байгаа. Урд нь тухайн жолооч манаас мөн ялгаа байхгүй яг энэ зөрчлийг бас давтан гаргаж чад үйлдэл сая бол ингээд манай цагдаагийн алба багш нь илрүүлээд байна л да. Та бүхэн сая өөртөө харсан баг. Цагдаагийн алба багчийн шаардлагыг биелүүлэхгүй те. Даригаар багжаар согтолтын зэрэгээ тогтоох гэхээр өөрөөр алба багчийн шаардлагыг эсрүүцж байгаа учраас цагдаагийн албад хуваалцаасны дугуй ямар ч байсан бид нар тухайн жолоочийг бол мэдээж ирүүжүүлэх юм. За маргааш насгчлуулаад зөрчин шалгах шийдвэрлэх ажиллагаа бол явагдана. Давтан үнэмлэхгүй ингээд машин барь явдаг усуудыг үедээ 200 мянгаар торгоод дахиад явуулаад байгаа шүү дээ. Эннийгээ давтан тохиолох ямар арга байдаг юм бэ? Цагдаагаас өөрсдөө боломжийг олгоод байна гэж би харж байна л да. Энэ маань өөрөө юу гэдэг вэ? Манай жолооч нар өөрсдөө ухамсарын асуудал юм байна. Урд нь юу гэдэг нь би өөрөө согтуугаар тээврийгч жолоодсон юм тийм ээ. Эрхээ асуулцсан. Дээрээс нь 401-ээр хуулийн хариуцлага хүлээлгцэн. Хүн бол мэдээж өөрт нь хариуцлага байх хэрэгтэй. Тэгэхдээ тухайн жолооч маань өөрсдөө ингэ ухамсар асуудал дахиад өөрөө ингэ яг энэ зөрчлийг давтан үйлдэлээд магадгүй гэдэг хүний аймнаас эрүүл мэндэс ноцтой охирол учруулахыг үүсэхгүй. Үүний тулд манай алба багш нар бол өнөөдөр нийслэлийн хэмжээнд уусан бол бүү жолоод гэсэн арга хэмжээний хүрээнд манай Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн алба багш нар хэн шалгалтын ажиллагаа хийж байна л да. Одоогийн байдлаар тус дүүргийн нутаг зэвсгэрт 15 согтуу жолооч бол илрүүлээд ажиллаж байна. 2-3 удаагаа ингэж барихыг ямар арга хэмжээ авах? За согтуур хундааны зүйл хэрэгэлсэн үедээ тээврийн хэрэгслийг жолоодох зөрчлийг давтан үлдэх юм бол зөрчлийн тухай хуулийн 14-ийн 7-гийн 5 дахь гэсэн залтаар 7-оос 30 хоног баримтлах шийтгэл оногдуулдаг гэж байна. За нэг бүхэл 68% согтолтой. Гэрэн согтолтын зэрэг хийх гэсэн үг юм яг хэр хэмжээтэй байхыг хэвэн гэж үздэг. Зарим улсад бас нэг салимон уусан гэдэг нэг гарч байна. 0.19-с доош байх юм бол хэвэн гэж үзнэ. 0.19-с дээш байх юм бол зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдана. За тухайн жолооч маань Чингэлтэй дүүргийн 16 дугаараар хайлаастын замд Toyota Prius маркийн автомашин
жолоодох үедээ ирэхгүй үедээ согтууруулах хундааны зүйл тээврээс жолоодоод тэгээд тухайн үед шаардлага биелүүлэхгүй байж байгаа сая үлээгээд нэг бүхэл 68% согтолтой гарч байна. Согтолтын зэрэг бол ерөөхдөө бол өндөртөө орно. Цагдаагийн албан актын хэлж буйгаар ялангуяа жолооч болоод удаагүй эсвэл жолооны курсээ төгсөөгүй залуучууд аливаа эрсдэлд орох магадлал өндөр байгааг сануулсан юм. Тухайлбал бусдын болон гэр бүлийн хүний автомашиныг унаж гараад согтууруулах хундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцох тохиолдол олшрох болсон байна. Гэр бүлтэй хайртай байлгүй яах вэ? Ер нь бол одоо согтуугаар ингээд жилд одоо согтуу жолоочийн буруутай үйл ажиллагаанаас гэдэг юм уу согтуу жолооч өөрөө машин барьж яваад нэг 150 орчим хүний амнаас ингээд Монгол улсад тохирж байгаа. Энэ мэдээллийг ер нь та сонсч ирсэн үү? Сонсч Ер ирсэн. нь согтуугаар машин барьж болохгүй гэдгийг бол мэдхүү. Ер нь яагаад ингээд сая ингээд согтуух хундааны зүйл хэрэгэлцсэн үедээ ингээд машин барьчихв. Машинаа тавиад явж яагаад болоогүй? Тэнгэл үйл гаргачлаа. Өөний бороо. Магадгүй ингэж явж байгаад бусдын амнасыг юм уу эсвэл өөрөө осол аварт ороод амнаас нь одоо ирссэн бол осол авар гэдэг зүйл бол хэнийг ч ялахгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйлийн цаана одоо нөгөө маш одоо их хор уршиг зүйл байгаа гэдгийг одоо залуу хүний хувьд бол одоо ухамсарлах хэрэгтэй байсан. Тэгээд энэ дээр одоо ингээд алдаа гаргаад тэгээд ингээд жолоодох хэрэг үнэлэхгүй байгаа учраас одоо энэ хүмүүс маань ингээд төр саатуулагдж байгаа ийм нөхцөл байдал үүсэж. Тэгэхээр энэ арх согтууруулах хундааны зүйл хэрэглэнэ гэдэг маань бол зөвхөн одоо хувь хүний асуудал гэхээс илүү энэ хүний одоо хамт амьдарч байгаа гэр бүлийн хүмүүс гэдэг юм осол аваар дүртэх юм бол учрах хор уршиг бусад хүмүүст одоо учруулах хор уршиг нь маш их байгаа дээр одоо залуучууд манаас ухамсартай хандаасаа гэдэг хэлмээр энэ цагдаагийн байгууллага бол мэдээж зөрчил гаргасан хүн болгоныг илрүүлж арга хэмжээг тооцоолж ажиллаж байгаа. Тэгэхээр цагдаагийн хяналт шалгалтын хажуугаар өнгөрөөд за ингээд гэртээ харчиндаа гэдэг юм уу ийм байдлаар бити найдаач гэдгийг одоо зөвхөн цагдаад одоо баригдахгүй тулд гэдэг байдлаар биш гэр бүл одоо хайртай дотны хүмүүсийн өмнө хүлээсэн хариуцлага энэ зүйл дээр ухамсартай хандаасаа л гэж одоо бас залуустай хэлмээр байна. Согтууруулах хундааны зүйл хэрэгэлсэн дээр нь бас жолоод хэрхэн өмнөхгүй юмс одоо энэ машин бэрсэн. Энэ хүнд одоо ямар шийдэл нь одоо. За тэгэхээр согтуугаар тээврээр хэрэгсэж жолоодсон зөрчлийг бол цагдаагийн боолгоос баримтжуулаад ингээд прокурорын хяналтанд ороод зөрчлийг бол шалгана. За мэдээж зөрчлийн тухай хууль зааснаар жолоодох ирэхгүй үедээ согтуугаар тээврээр хэрэгсэж жолоодсон бол 7-аас 30 хоногийн хугацаатай одоо шүүгчийн захирамжаар баримтлагдах одоо шийтгэл бол ногддог байж байгаа. Өмнө нь одоо ихээр яг ямар шалтгаанаар асуулж ирсэн болоо. Тэгээд уугаагүй байхдаа ч гэсэн цагдаатай таарч ирсэн тохиолдол байгаа юу? Огт жолооч биш юм байна л да энэ хүн. Тэг ер нь бол жолоочийн маань хэлж байгаагаар бол жолооны курст одоо сууж эхэлж байгаа гэсэн ийм одоо хүн юм байна. Та хэний машиныг жолоож авсан бэ? Аав юм шиг. За тэгэхээр нөгөө бас л нөгөө ер нь бол замын хөдөлгөөний дүрм дээр ч гэсэн байж байгаа, зөрчлийн тухай хууль дээр ч гэсэн байж байгаа. Тээврийн хэрэгслийн эзэмшигч нь болохоор өөрийнхөө тээврийн хэрэгслийг өөрөөс нь өөрхөн хөдлөхгүй байх бүх нөхцөлийг хангах ёстой гэдгийн агуулга нь болохоор одоо тухайн хүний тээврийн хэрэгслийг хин нэгэн одоо жолоодод явахаас одоо сэргийлж түлхүүрээ гэдэг юм өөр хүүхэд нь одоо жишээ нь хүүхэд залуучууд машин дээр сонирхоод бас ингээд барих гэдэг. Тэгэхээр автомашиныхаа түлхүүрийг одоо бас аюулгүй газар байрлуулах одоо энэ эзэмшигч өмчлөгчийн үүргээ одоо бас иргэд маань биелүүлэх ёстой байна гэдгийг бол хэлмээр байна. За хаана явж Төг явсан согтуу жолоо орж та яга хориглог байна. байна? Би хориглоогүй. Хориглоо би минь найз. Ингэж яваад ослоор Тэгээд зүгээр. За би за та нар зүгээр за сайн байна уу? Ингэж ярих юм. Одоо нийт чи ийм л болсон шүү дээ. За өнөөдрийн байдлаар бол манайх 7 эмэгтэй ирүүлжүүлсэн байна. Одоо 02 цагийн байдлаар бол 7 эмэгтэй ирүүлжүүлсэн байгаа. Ер нь бол хоногт нэг 18-аас 20 эмэгтэй хүлээж авч ирүүлжүүлдэг. Энэ Улаанбаатар хотын хэмжээнд байдаг ганцхан эмэгтэй ирүүлжүүлэх бүх одоо дүүргийнхаа бүх эмэгтэй зөрчил гаргасан эмэгтэйг хүлээж авч ирүүлжүүлдэг. Өнөөдөр орсон 7 хүний хувьд бол согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 эмэгтэй байгаа. Урд нь бол архиуд жолооныхаа эрх асуулж байсан. Бас бус хэргийн холбогдлолтой архитект сонгож гэр бүл хүчирхийлэл үйлдсэн тийм хүмүүс ирсэн байгаа. Манай эрүүлжлэгээр нь хүлээж авах багтаамж ер нь хоногийн юу 18-аас 20 хүн хүлээж авдаг. Тэрнээс тэгэл өдөрт 1-2 жолооч л заримдаа л ирдэг. Насны хувьд нэг 20-40 насны л хүмүүс болцоо ирдэг. Бага насны хүүхдийн гэрэл архитект сонгох зүйл гэрэл хүчирхийлж. За
Тээврийн цэцэг албанаас улсын хэмжээнд уусан бол бүүж болоо нэгдсэн арга хэмжээг энэ он гарснараа 4 дахь удаа зохион байгуулалт ажиллаж байна. За одоо энэ оны эхний 9 сарын байлаар ихэд зөвхөн гудам замын хяналт шалгалтаар цагдаагийн байгууллагын ажилтны алба багчид 42 мянга гаруй зөрчлийг илрүүлж ажилласан байна. За үүнээс одоо давтан буюу бидний хэлж анснаар одоо эрхээ одоо хасуулцсан үедээ давтан одоо согтоогоор тэрвэрч жолоодсон. Эсвэл одоо жолоодох эрхийн үндэхгүй ирнээс одоо согтоогоор тэрвэрч жолоодсон тохиолдол 8300 илрүүлж ажилласан байна. За одоо бас энэ оны эхний 9 сарын байдлаар согтуу жолоочийн холбогдлолтой 1004 зам тэрвэс бүртгэгдсэн бол согтуу жолоочийн улмаас 80 хүний одоо эрдэнэт хүний аймнаас хогсон юм харамсалтай том мэдээ тав. Тэгэхээр арга согтууруулах онцлог хэрэгцээ үедээ тэрвэрс жолоодох зөвхөн урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо цагдаагийн байгууллагаас 24 цагаар одоо ялангуяа согтууруулах онцлог хэрэглэж тэрвэрс жолоож болцгүй цэгүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэн одоо 24 цагаар ажилладаг. Энэ одоо улсын хэмжээнд одоо байнгын хяналтын цаг буюу яг согтууруулах онцлог хэрэгцээүүдэд тэрвэрс жолоож болцгүй юм одоо гудамж замд одоо хяналт шалгалтыг дөрвийн одоо цагдаагийн газрын алба багштай хамтран хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Хүн ингээд замын голоор явж байгаа шүү дээ. Ингэж байгаа та бэртэг тохиолдолд ер нь хичнээн бэртэг бас хэдхэн хоногийн өмнө нэг хүн зам ингэж замын гол байж байгаа амнаас алдсан шүү. Тэгэхээр замын өдөөний дөрөв зааснаар бол явган зорчигч нь автомашин одоо зорчих хэвээр байна. Автомашин зориулсан зорчих хэсгээр бол хөдөлгөөнд оролцохыг бол хоригдсан байдаг. Энэ зорчих хэсэг дагуу явахыг бол дөрмөөр хоригдсан байдаг. Зөвхөн жолооч гэлтгүү одоо явганаар одоо согтуугаар ингээд хөдөлгөөнд оролцож явж байгаад машин тэргэнд хариулах юм бол өөрийн аймнаас эрүүл мэндээр хохироод үлдэх ийм эрсдэл бол байж байгаа. Энэ дээр бол нөгөө явган үн нь бол энэ машин зориулсан зорчих хэсгийг бол зам хөндлөн гарахтаа явган үний гарц гарамтай хэсгээр гарна. Хэрвээ үзэгдэхүүрэнд одоо гарц гарам байхгүй бол ойр төрж яваа тээврийн хэрэгслийг өнгөрөөгөөд их хөндлөн гарах хэрэгтэй. Гэтэл саяны хоёр иргэн бол одоо ингээд машин шиг одоо ингээд яваад байгаа нь бол өөрсдийнхөө аймнаас эрүүл мэндийг одоо эрсдэлд оруулж байгаа. За энэ үед нь одоо нөгөө нэг анхаар сэрэмж алдсан гэдэг юм уцаараа оролдож явж байгаа гэдэг юм уу жолооч нартад харагдаад үзэгдэх хүрээ хангалтгүй байгаа энэ харахгүй тав хүн харж байгаа энэ шөнийн цагт ингээд явж байгаа явган зорчигчдод хар бараа өнгийн хувц сонортой ингээд явдаг. Энэ хар зам дээр хар бараа өнгийн хувц сонортой хүмүүс бол машины жолоочд бол ерөөсөө ингээд үзэгдэхгүй ийм нөхцөл байдал бол байдгийн улмаас машин тэргэнд явган зорчигчд нар одоо шөнө өрөөнд цагаар мөргүүлэх явдал бол маш их бол байдаг. За одоо энэ дугааргүй машинууд одоо сүүлийн үед айгүйх явж штэ. Одоо яг бидний урд явж байгаа юм. За ер нь бол одоо ингээд Монгол улсын дугаар тээврийн хэрэгслийн техник ерөнхий шаардлага гэдэг стандарт байна. За энэ стандарт зааснаар бол тээврийн хэрэгслийн урд болон хойноо улсын дугаартай байх хэвээр улсын дугаарын тэмдэг. За энэ нь бол одоо нөгөө ямар тээврийн хэрэгсэл хаан зарчиж байгааг бол одоо бас хяналт тавихад бол зориулагдсан юм зүйл бол байдаг. Гэтэл зарим иргэд бол одоо энэ тээврийн хэрэгслийн харын дугаарыг хөдөөгөө одоо явж байгаад ус бороонд гэдэг юм өвдүүлсэн гэдэг шалтгаанаар одоо бас усын дугааргүй гэдэг юм уу. За зарим нь одоо бас бусад одоо зорилгоор ч гэсэн одоо тээврийн хэрэгслээ хүн танигдахгүй байх гэдэг юм уу. Ийм одоо гэмт үйлдэлээ нуунд алхаарч одоо бас явж байхыг үүсэхгүй. Тэгэхээр ийм зөрчилдөр бол төрийн тухай хууль заасны дагуу бас арга хэмжээ тоосдог гэж байна. Иймд замын хөдөлгөөнд оролцогч та дээрх нөхцөл байдалд дүгнэлтхийн өөрийн болон бусдын аймнаас эрүүл мэнд эд материалд хохирол учруулж болзошгүй эрсдэл өдөр тутамд байгааг ухамсарлаж өөрөө үлгэрлэн хэн нэгний буруу үрдлийг таслан зогсооход таны оролцоо хамтын ажиллагаа чухал байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.